Сайн байна уу? Та бүхэн баяраа артыг үзэж байна. Хэрвээ та хэд хэдэн удаа олон өөр хүмүүсийн царайг буюу цаашлаад толгойн хэсгийг зурж үзсэн бол нэг зүйлийг анзаарсан байх гэж бодож байна. Энэ бол мэдээж хүн болгоны толгойн хэлбэр, хэмжээ, харилцан адилгүй байдаг. Тийм болохоор зөвхөн нэг л төрлийн байгуулалт хийгээд бүх хүний царайг түүндээ зурна гэвэл боломжгүй юм. Энэ удаа бичлэгээрээ би та бүхэнд хүний толгойн олон төрлийг хэрхэн зурах вэ гэдгийг харуулахыг зорьсон байгаа. Мөн хэлсэнчлэн хүн болгоны толгой харилцан адилгүй хэлбэртэй. Жишээ болгож би танад энэ үнийг билсэн байгаа. Жишээ нь хүний толгой дугуй, дөрвөлжин, нарийнхан, өргөн, нарийнхан ирүүтэй, өндөр толгой хэсэг буюу тухтай, нам толгой хэсэг буюу тухтай, эсвэл зүгээр тарган, хуранхай, нэг тийм налуу тухтай, эсэргээрээ цухойсон тухтай, тэгшгэн тийм толгойных нь аран тийм тэгшгэн, том хамар намхан тухтай, дөрвөлжин ирүү, дотгошоогоо ирүү, өргөн тух, жижигхэн ирүү, том ирүү, дугуй ястай, хонхойсон ястай, өнцгтэй ястай гэх мэтчлэн янз бүрийн хэлбэртэй байж болно хүний толгой. Одоо бид нэр 3 төрлийн жишээ авч зурж үзсгэй болно. Эхний жишээ. Яг энэ дээр харах юм бол 2 дахь хичээлээр заасан байгуулалтыг энэ хүн дээр яг тохирохгүй. Яагаад гэвэл тэр яг төгс хөндлөлт тохирох тийм байгуулалт байгаа. Яг энийг харах юм бол духан арай өргөн, духан өргөн, тухны дээд хэсэг буюу яг ингээд тухны өргөнийг аваад тухны өргөнийг хөмсг хүртэл нь аваад хөмсгнөөс нь хамар хүртэл тэгээд доошо хамарнаас нь эрүү хүртэл цаг аваад энэ гурвын хэмжээ нь ерөөхдөө ижлэгэн байдаг. Яг төгс өндөр бол тэгээ мэдээж хэлсэнчлэн хүн болгоных харилцан адилгүй. За зурж эхэлцгээе. Зөвхөн толгой хэсэг. Мэдээж тойргоо татна. Урдлаас нь дасалж ирсэн хэсэг. Нөгөө талд нь ингээ баг зэрэг харагдах үед. Жон цэвэрхэн байх хүднээс боллоор бэлдээд тавьчих. Ингээд дундын зураас зурж болно. Энэ мэдээж хамар гардаг. Хамар болон уруулын дунд хэсэг. Төсөөлөд маш амархан. Нэсэ бас ингэж хуваагаад чихний дэд хэсэг ба хөмсгөний зураас зураадаг. Тэгээ хамар нь бас баг зэрэг жижигхэн гарч байгаа. Одоо жижигхэн. Мэдээж дух томтой. Тэгээд хаван жижигхэн. Жижигхэтэр. Ингээд ярууга холбоотойгүй. Нэрс баг зэрэг махлагын давхар яруу. Баг зэрэг махлаг болж олох давхар яруу.
чихээ энэ хооронд зурлаа. Үсээ бас ороод байгаа. Баг зэрэг. Том болохоор мэдээж үсний зураас нь баг зэрэг дээш гарах нь боломжтой. Тэсээс нөгөө чих нь баг зэрэг харагдаж байна. Үснээс нэг цахасаа. Тэгэхээр ер нь нэг хэмжээнд баригдахгүйгээр та тухайн хүний толгойн хэлбэрээс хамаарат баг зэрэг тэр байгуулалтыг баг зэрэг өөрчилж болдгоороо бас онцлогтой байгаа. За, ерөөхдөө ингэ болоо. Дараагийн зураг маань маш тийм хурц нарийнхан ерөөтэй бас мөн турхаа бас л хүний толгойн хэлбэрийн онцлог. Торгод татлаа. Ер нь байгуултыг аль болох бүдгэн хийвлэх зүгээр сүйдэрлэлт орж ирээд тэгээд сүүл нь байгуулалтаа балдуурдах ч тийм хэрэггүй болчдөг байгаа. Тэгээд энэ торгийг татаж өгөхдөө аль болох олон татдаг бол зүгээр. Яг гэвэл нэг удаагийн таталтаар төгс ториг зурна гэж байдаг болохоор олон удаа татаад яг тийм тэрнийхээ голчоор ингээд ториг маань ингээд гараад ирдэг. Ториг маань ерөөхдөө хэлбэр нь бүрдээд гой гараад ирдэг. За ингээд тасалж авсан хэсэг. Тухайн ямар ч хэлбэртэй толгойтой байсан хамаагүй ерхий зарчим нь тойрог болон тасалж авсан хэсэг. Бусад хэсэг нь тухайн хүний нүрийн онцлогоос хамаарч ерөөхдөө баг зэрэг өөрчилж болно. Өмнөх жилээр үзсэн толгой хэлбэрийг олон өнцгөөс харуулах нь яг төгсөнд таардаг мөн ихэнх тохиолдолд ерөөхдөө ихэнх хүмүүс тэр байгуулалт таардаг. Ерөн мэдэж авахд маш чухал, маш зөв суурь болж өгдөг. Тэгээд нийлээд их царсан. Бацэг дэшээ. Үүнийг яаж мэдэж байна вэ гэхээр яг энэ чих хөмсөг хоёр ингээд нэг шулуун дээр цэг харж байна гэж үзэн. Энэ тохиолдолд хөмсөг нэрээ дээр чих нь доош ингээд зурагдахлаар баг зэрэг дээш
Харсан маягаар. Тийм болохоор ингээд зурдаг юм аа. Хөмсгний зураас. Хөмсг чихний зураас гэсэн үг. Тасалж авсан хэсгийг доод зэгээр ингээд паглаад. Ер нь бас нэлээдгүй уртгаж ирж байгааг анзаарч байгаа. Бодол доош. Өмнөх алхмуудад баг зэрэг ярилцаад өгье. Ингэснээр та яг одоо миний зурж байгаа алхмыг илүү тодорхойлно. За ингээд эндээс чих. Чих. Нүүлэн мөн адил. Чих. Энэ мэдээ царай зурагдах байгаа. Өчний зураас. Цаашаа ингээ хүзүүд зурагдах нь байна. Хүзүү. За ингээд бид нэр маш сайн сүрт болоод өглөө. За ерөөдөө ингээд л дараагийн зураг. Бас ерөөдөө дурхайдаа та шанаа хэсгийг нэлээд тод харагдаж харж байна. Мэдээж тойргод татна. Хэд хэдэн удаа бүтгэн ингээд татаад өглөө. Бацаг хажуу харсан. Тасалж авсан хэсэг. Нуудлын мөн адил харагдах үед нэг арилгацгаая. Өмнө хэлсэнчлэн хүн болгонд таарах үед тойрог мөн тасалж авсан хэсэг. Одоо бид нэг тухайн хүнээс шалтгаалж баг зэрэг өөрчлөгдөж байгаа. Баярлалаа.
За ярих юм бол ерөнхийдөө нүүрний маш зөв хэмжээтэй. Энэ гурвын хэмжээ ерөнхийдөө ижилхэн. Эндээс шанаага гаргаад өгье. Шана. Хэлбэр аргаар шанааг ерөөхдөө ингэж гаргаад өгч болно. За 90 Юусын тасаж авсан хэсэг дээр. Тэгэхээр үүн дээр шанаа нэрээд тод гарч ирж байгаа болохоор нэг арилгаад ингээ гараад өгч байна. Яг бас нөгөө тухайн хүнээс нь шалтгаална. Энэ мэдээж нүүр царай зургана. Чих үчөө тийшээ дух зурагдлаа. Үсийн бааз зэрэг зураад өгье. Энэ ерөөдөө маш сайн суур болж өгнө. Хүүхдийг хэрхэн зурх вэ гэдэг асуудал бас гарч ирдэг. Хүүхэд мэдээж өөр хүмүүлэн түүнийг анзаардаг. Үүнд зурж бас тусгай юм бэлдсэн байгаа. Та нар үүнийг харж байна. Тухайн хүний хүүхдийн наснаас хамаарат толгой хэлбэр ямар ах нь бас шийдэгдэн мэдээж. Чиний хүүхэд өсвөр насны бас нас бий гүйтсэн хүний толгой мэдээж өөрөөх нь ойлгомжтой. За тэгэхээр энэ бичлэгээс та бүхэн мэдэж авах хамгийн чухал зүйл нь хүний царай зургатаа тухайн хүний нүүрний онцлогийг сайн ажиглаад тэгээд ерөнхий байгуулалтыг өөрчлөхөөр байна уу эсвэл яг тэр чигээр нь зураад тухайн хүний царайг харахаар байна уу гэдгийг сайн ажиглаад тэгээд зураг зурцгаагаарай. Та бүхэнд амжилт хүсье.
Энэ үрээд миний бичлэг өндөрлөж байна. Баярлалаа. Дараа дахин уулзцаая. Түр баяртай.